Шинжлэх ухаан таны мэдхүйн од мөндөр сууг та бүхэндээ сайн сайхныг хүссэн мэдчилж байна. Технологийн гайхамшиг нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Та манай нэвтрүүлгийг NTV телевиз болон од мөндөр радио 83.3 107 хос долгионоор хүлээн авч сонсож байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар илүү эрүүл, илүү бүтээлч урайтай Iron Circle компани за мөн манай од мөндрийн алтан гишүүд ивентдээ ажиллаж байна. За өнөөдрийн сэдэв бол дэлхийн дулаарлын эсрэг шийдлүүд. За студид хас чулуу цэнгэл баярнаар ажиллаж байна. За дахиад арай минь. Арай минь дээ. За өнөөдөр дэлхийн дулаарлын эсрэг шийдлүүд гэдэг гон сэдвээр ярьж байгаа. Гэхдээ бас нэг хүмүүс айгүй их маргаантай байгаад ддэг. Энэ дэлхий чинь бодлоо дулаарахгүй байгаа. Наад чинь бол зүгээр л юм уу гэд. Одоо нэг хүн амьтны мөнгө төгрөг угаах гэсэн хэрэгсэл мэрэгсэл гээд. Дональд Трамп хүртэл ингээл дэлхийн дулаарлуудлаа модлаа гээл. Тэгэл явж идэг. За гэтэл цаана бол яг ингээд шинжлэх ухаанчаар ингээ яг хэмжээд ингээд хараад үзэхээр бол дэлхий дулаарж байгаа гэдэг нэг хэд хэдэн баримтууд бол байна. Тэрийг бол дурдаад тэгээ эхэлье. За дэлхийн дулаарлал гэдэг. Температур одоо дэлхийн дулаарлал гэж байгаа юм ч бол одоо тэгээ температур л өсч таарах байлгүй дээ тий. За температурын өсөлт бол нэг хамгийн том баталгаа нь байдаг. Ажил төржилт гэдэг одоо бид нар чинь утаа маа тавиад эхэлсэн үе бол одоо тэр 19-р зуунаас зууны үеийн тэр ажил төржилт эхлээд баахан үйлдвэрүүд ажиллаад баахан яндангууд ажиллаад баахан утаанууд гаргаад ингээд эхэлсэн үе гэдэг. За тэгээд тэр үеэс хойш бол ер нь дэлхийн дундаж температур тогтмол өссөөр л байгаа юм байна. За яг тэр үеийг одоо яг ингээ ажил төржилтийн өмнөх тэр үеийг бид нар ингээ тэг гэж удаа л да тий. Тэгэх юм бол тэр тгээс хойш бол бид нар өдийг хүртэл 1.2 Цельс одоо 1.2 хэмээр өссөн байгаа юм байна. Манай дэлхийн дулаан дундаж температур гэдэг байгаа шүү дээ. Бүх газар үеж байгаа температуруудын дундажлаад ингээ үзэхээр одоо яг ажил төржилтийн өмнөх үеэс 1.2 Цельсээр өссөн байж байгаа. За 1.2 Цельс юм уу энэ ч та хаажсэн болоогүй гэд ингээ бодохтой зэрэг яасан бэ гэхээр одоо энэ бол 2100 он гэхэд бол 3 Цельс болох төлөвтэй байгаа. За ер нь бол 4 Цельс болоход л ерөөсө галав юу. Тэгэхээр энэ 1.2 Цельс гэдэг бол ямархан их тоо вэ гэдэг нь эндээс харагдаж штэ тий. Бид нар бол ингээ баг 100 200 жилийн дотор бол ингээ 2 гэдэг баг градус хүрэх нь олгүй шахав ингээд өсгцэн байж идэг. За хамгийн хорон галав одоо ер нь бол галууд ингээ юусээр байгаа хамгийн хорон галав бол яг энэ 5 Цельс дээр болсон байдаг. 5 Цельс дээр одоо баг нийт амьдралын 98% устгасан шахуу тийм галав бол юусэн байж идэг. Дэлхийн дулаарлал. Энэ галав юусэн амьтад өгсөн энэ түүхүүд бол бүгдээр баг ихэнх нь дэлхийн дулаарлал буюу энэ температурын өсөлттэй холбоотой байдаг. Тэгэхээр 5 Цельс бол хамгийн том галав юусэн байна. 4 Цельс болоход галав юулна гэж байна. Одоо 2100 гэхэд 3 Цельс болно гэж байна. Тэгэхээр ерөөсөө бид нар бол ингээд хажууханд ирсэн юм шиг л юм болж байгаа. За энэ мөнгө цэвдгүүд хайлж байна гэдэг чинь. За мөнгө цэвдэг гэдэг янз бүрийн юм байна л да. За яг хуу туйлын энэ төр мөсөөж болно те. За альсгүй мөнгө цас дуулаж болно. Мөнгө цэвдэг гэдэг нь тэр газрын доор үйж байгаа мөснүүдийн энэ төр хэлээд байгаа. За тэн дээрээс болохоор ийм сонин юм гарч ирдэг. Мөнгө цэвдгүүд ингээ харахаар ингээд газрын давхраажилт гэдэг шиг ингээ давхраажилт тогтсон байж идэг. Тэгээ бид нар бол одоо хэдэн жилийн өмнө энэ агаарын юу н одоо найрлага ямар байсан бэ гэдгийг тэндээс харж болдог. Жишээлбэл тухайн үед бол маш их хөлөмжийн ялгарч исэн бол тухайн үед бол яг маш их тийм нөөц төрөгчийн давхар эслэн тэр ялгарч исэн бол тэр яг мөсөн давхрууд тэр үлдсэн байж идэг. Тэг ингээд одоо тэр мөсөн дотор л одоо бидний цаг хугацааны дараал агаарын одоо юунууд ингээд хадгалагдсан байна л гэсэн үг шүү дээ. Түүх үлдсэн байна гэсэн. За тэгэл ингээд тэр түүхээс нь бол бид нар хэдэн зуун жил, хэдэн мянган жил, хэдэн сая жилийн турш манай агаар мандал ямар байсан бэ? Ямар найрлагатай байсан бэ гэдэг мэдээллийг бол тэндээс авч болдог. Нэгт. Хоёрт тэр мөс хайлаад эхлэхээр тэр мөсөн дотор байгаа хүлэмжийн бас сулагддаг. Тэгэхээр одоо манай дэлхийн ингээд дулаараа л эхлэнгүүд нөгөө нэг пермафрост гэдэг тэр мөнгө цэвдэг гэдэг юмнууд чинь. Тэр ингээ хайлаад тэр дотроос одоо нэг тэр дээр үеийн амьд амьтдыг алж исэн, галвыг юулуулж исэн. Тэр одоо хүлэмжийн суllагдаж эхлээд улам дулаарснаар улам мөнгө цэвдэг хайлна, улам мөнгө цэвдэг хайлсаар явах ингээд гинжин урвал явагдана. Нэг өсөндөө одоо ингээд зогсоошгүй айх тэр юм галвын шинжтэй зүйлс болно гэсэн үг л дээ. Тэгэхээр бол энэ бол бас нэлээд эвгүй юм мэдээ байж байгаа. Ямар ч сан цэвдгүүд бол хайлаад эхэлсэн байж идэг. Тэг хичнээн сая жилийн турш
энэ тэр за хичээн сайн чайшин. Гэтэ ер нь бол ингээд хайлтгүй хүмүүсэнд хайлаад эхлэхээр л тэр одоо болохоо ойлж яах гэсэн үг шүү дээ, тий. За энэ Гринланд, Антарктид энтрийн мөсөн автонгууд бол ингээд хайлахтай бүр ингээд хурдталтай хайлж байгаа. Арктик гэдэг одоо хойд мөсөн туйл биш шүү дээ, тий. Тэнд бол ерөөсө газар байдаггүй байхгүй юу. Ингээд зүгээр далай үйждэг. Тэгээд дээр ингээд мөснүүд хөвж идэг гэсэн. Гэтэл тэр мөсөн одоо тэр уулнууд бол тэр чигтээ ер нь баг хайлаад дууссан байж байгаа. Тэнд ч одоо амьтад амьдэрдэг ийм газар шахуу болцсон тий. Тэр мөсөн дээр нь амьтад амьдраад ингээд байж идэг байсан бол одоо ингээд ерөөсөө дэлхийн дулаарлаас болоод тэр ингээд мөс ингээд хайлтсан байж идэг. За тэгээд яг нөө баахан мөснүүд чинь ингээд хайлаад эхлэхээр манай ингээд далайн төвшин нэмэгдээд тэгээд одоо ингээд ирээдүйд бол хэдэн зуун жилийн дараа гэхэд бол ингээд хотууд нь ингээд живээд инээ тэрэ болно гэдэг юмнуудыг бол санаахан зөндөө сонсч байсан байлгүй дээ тий. За тий далайн төвшин нэмэгдэнэ одоо аж үйлдвэрлэлийн үйлдвэрчил ер нь бол ингээд бүхэл юмыг аж үйлдвэрлэлтийн өмнө болон дараа гээд ангилж болно л да одоо энэ дэлхийн дулаарлын тухай ярьж байхад. За тэрнээс хойш бол 20 см нэмэгдсэн байгаа. Усны одоо дундаж далайн төвшин бол. За энэ бол бас эвгүүл тоо гэсэн. Нөгөө 1.2 Цельс гэсэн чинь айгүй жижиг юм шүү, жоох юм биш үү гэсэн чинь үгүй тийм биш ээ. Энэ чинь бол ингээд нэг 200 жилийн дотор 20 см хорхон биш те 20 см дээр өссөн байж байгаа. Бүхний тэр навж үзэхэд маш их хэмжээлтэй тий. Тий, яг үнэ тий. За тэгээд цаг уурын гамшигуд болдог. Одоо манайхан чинь ингээд гайхаад идэг. Дэлхий чинь дулаараад ийн гэдсэн чинь хаана байна те одоо миний урд өмнө харж байгаагүй айгүй хүүтэн өвөл болоод тийм. Уг нь бол дулааруулын чинь өвлөнчсөн сайхан дулаахан болоод инким биш үү гэдэг. Гэтэл тэгдэггүй. Ер нь бол цаг уурын гамшигт үзэгдлүүд бол араараасаа болоод энэ температурын одоо зөрөө гэдэг юм маш их өсдөг. За. Энэ хамгийн хүүтэн хотууд хүүтний рекорд авдээд хамгийн халуун хотууд халууны рекорд авдээд ингэ яваад байгаа. Одоо ингэ сонссон бол ингээл те Америкийн тэр мужид хамгийн халуун одоо түүхэн цаг хугацаанд хамгийн халуун боллоо гэл дараа жил дахиад халуун боллоо гэл ингээл ерөөсөө ингэ нөө рекордуудаа авдээ яваад байдаг. Түүхэн цаг хугацааныхаа одоо амжилт гэх нь хайшаа одоо тэр те ингээд хамгийн оргил цэгүүд ингэ эвдээ яваад байдаг гэдэг боломжтой. Тийм юм одоо урд өмнө болж байгаагүй дээрэс нь үер усны далайн хар шорог галт төмөр ган зудан тэргээд төрөл бүрийн ер нь урд өмнөнийхээ хатар тохиолдож байгаагүй олон тоогоороо давтамжаараа хүчээрээ ингээд болоод идэх энэ цаг уурын гамшигт үзүүлэлт. За энэ бол бас дэлхийн дулаарлаас болж байдаг. Тэгэхээр бол бид нар дэлхийн дулаарлаа гэдэг чи одоо сайхан налгаар дулаахан болохгүй нөхөн шүү дээ. Зун улам халуун болоод өвөл нь илүү хүүтэн болоод цаг уурын эрсдэс ийм гамшигт үзүүлэлт бол ихсээд эхэлдэг. Тэнцвэрээ алдаа явчихна. Тэгэл эвгүй болоод эхэлдэг. За далайн халалт гэж нэг сонь юм байдаг. Одоо манай агаар мандал ингээ халаад идэг. Бас дээрээс нь далаа алж идэг. Ус гэсэн. Усан гэдэг дулааныг аягүй шингээж авдаг. Тэгэд өөрөөсөө бас ингээд дулаан биш бол одоо гадна талд нь дулаахан биш болчихгоо. Өөрөөсөө тэр шингээж авсан дулаанаа ялгаруулад энэ иймэрхүү байдлаар одоо дэлхийн одоо энэ агаар мандлын температурыг бол юм тогтворжуулж идэг юм үүрэгтэй байдаг. За тэгээд далайн ус чинь болохоор яах вэ гэхээр дулааныг шингээж аваад идэг. Тэгээд ингээл нөө дэлхий чинь дулаараалангууд баг хинхин ингээд далаал шингээж аваад идэг. Тэгэхээр яг тэр далаа дотор байгаа амьтад чинь бас ингээд хэцүү болно шүү дээ. Тийм биш үү шингээгээд аваад байгаа юм чинь далай доторх температур бас өөрчлөгдөх үү? Яг үнэ тийм өөрчлөгдөнө. За нөгөө нэг CO2 гэдэг одоо бидний энэ хөлмжийн гээд байгаа айлсгуулаа юу гэдэг байгаа нөөц зөрөгчийн давхар эслэмсэл гэдэг байгаа. Энэ зүйл чинь бас далайн энэ устдаа уралд ороод далайн хүчлэгийн хэмжээг нэмэгдүүлж идэг. Ер нь бол далайн хүчлэг гэдэг зүйл чинь болон шингэн дотор байж байхдаа амьд амьдралыг дэмжих үү эсвэл алах уу гэдгээ тодорхойлж идэг тийм зүйл. Тэр алах тийшээгээл явах гэсэн. Хүчлэг бол бага бахан бол бас амьд амьдрал байхгүй. Их бахан бол байхгүй. Хүчлэг бол ингээ яг л доктортой тогтмол байж байгаа хэвээр. Гэтэл ингээд хүчлэг нь хүртэл ингээ нэмэгдэж идэг. За температур нэмэгдээд хүчлэг нь нэмэгдээд хахаар одоо манай далайн амьтад бол ингээд үхээд эхэлж байгаа. Тэгэхээр одоо биднээс төрүүлж далайн одоо уур амьсгал бол маш ихээр өөрчлөгдөж байгаа. Дээрээс нь далайн урсгал гэдэг юм байдаг. Энэ зүйл бол ингээд хитрхи ингээд өөр экстрим болсноороо ингээд далайн эргийн хотуудад тэр хар салхи минь тэрэ болдог. Асуудлууд ингээд араараасаа тохиолдод. Ингээд амар сонсогч. Одоо далайн амьтад тэнцвэр нь алдагдаад өгөөд ирэх юм бол далайн амьтдаар хооллолтгууд нь тэнцвэрээ алдна. За тэгэл ингээл шат амжилгаараа гинжи холбоонд ороод бүх тэнцвэр алдаг. Тийм. Эко тогтолцоо гэж аюу эмзэг юм байхгүй юу тий. Алав юулахгүй байсан чи эвгүүл болох юм. Тийм яг үнэ тий. За тэгээд араас нь бол хөлмжийн хэмжээ гэж байгаа.
Хүлэмжийн гэдэг бол одоо яг ихэнхдээ л бид нар бол CO2 буюу одоо бидний гэ амьсгалахаар гарч байгаа, эсвэл бидний унгахаар гарч байгаа гэдэг ч юм уу. Иймэрхүү хийнүүдийг бол хүлэмжийн гэж нэрлэдэг. За энэ бол аж үйлдвэрлэл эхлэхээс өмнө 280 ppm гэдэг хэмжээтэй байсан бол одоо бол 420 ppm болчихсон явж байгаа. За энэ бол бас ингээд гамшигын хэмжээнд хүрчихсэн явж байгаа. Одоо бид нар бол ингээд арга хэмжээ авахгүй бол өнгөрлөө шүү биш. Аль хэдийн одоо нөгөө нэг буцаашгүй утгатай хүрсэн. Одоогийн шинжлэх ухаан, одоогийн бидний арга техникүүд бол энэ зүйлийг бол буцааж мэдэхгүй чадахгүй. Удаашруулж болох уу? Удаашруулж яг бидний хүчин зүтгэл бол удаашруулж болох бах. Гэхдээ бол ингээд нэгэнт одоо өөрөөгөө дэмжиж гинжи уруулна эхэлсэн болохоор бид нар бол яаж удаашруулах уу гэдгээд ч одоо мэдэхгүй явж байгаа. Жоохон холдуулъя гэж яг хичээвэл болох бах. Гэхдээ одоохондоо бол бид нар л мэдэхгүй байгаа. Гэхдээ ирээдүйд бол бид нар янз бүрийн лаг технологи гаргаад шинжлэх ухааны аргаар үдэж болох л байх л та. Гэхдээ хамгийн чухал юм бол их дэлхий маань бол одоо өөр ямар ч ангараг, ямар ч сугар, ямар ч өөр одон дээр очих тэр дэлхий өөр шин гэр орон гариг гэдэг юм байхгүй байгаад байгаа болохоор энэ их дэлхийг хайрлах гэдэг бол айгүй чухал юм байж. За тэгээд энэ зүйлүүд бол ерөөсөө энэ мөнгө цэвдэг дотор одоо бидний агаар мандлын түүхэн цаг хугацааны мэдээлэл байж идэг гэдгсэн шүү дээ. Бас газрын давхарга дээр одоо бид ингээл газар мазар хаагцсан байж байгаа учраас газар дээр бас ингээд давхарчлуулсан байж идэг шүү дээ. Дундасчлалтын давхарчлуулнууд тэгж хэрлээддэг. Бас ингээл түүхийг харж болдог. Тэр мөрнөөс ингээд бид нар харахаар бас дээрээс модны цаграас харж болдог. Модын ингээд цагрыг тоолж байгаа. За энэ жил мод ургасан байна. Энэ жил бага ургасан байна. Энэ жил их ургасан байна гэдэг тайрцсан мод энтрийг харах юм бол ингээд цаграгнууд байгаа шүү дээ. Тэгээ олон жилийн, олон зуун жилийн настай моднуудыг бол ингээд бид нар за тэр жил тийм болж ирсэн юм. Энэ жил ийм болж ирсэн юм ингээс мэдэж болдог. Тэр ийм янз бүрийн давхарчлалтуудаас бид нар бас ингээд цаг хугацааны турш ингээд самнаад үзэхээр ерөөсөө энэ зүйл бол бидний одоо уншиж чадах тэр түүхээс харахад анх удаа тохиолдож байгаа юм зүйл. Энэ одоо бидний өнөөдрийн огцом дулаарлал гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр бол энэ бүхэн бол ерөөсөө энэ дэлхийн дулаарлалын бодит жишээ. Яг зарим бизнесмен хүмүүс бол энэ дэлхийн дулаарлал гэж одоо хамаг мөнгө ийш тийш урсгаад ингээ уурлаад тэгсэндээ бол ингээд дэлхийн дулаарлал гэж удлаа гэж ээж магадгүй. Гэхдээ л дэлхийн дулаарлал гэдэг бол бидний амьд байгаад болохгүй. Одоо тэр галуу юулт мүлт гэдэг юм болохгүй байсан ч гэсэн бидний үр хөвгтүүд одоо энэ байгаль дэлхийн амьдрал тэр чигтээ ингээ байхгүй болох нэг эвгүй юм болгож байна гэсэн үг. Тэгэхээр бол анхааралтай авах зайлшгүй шаардлагатай. За хүлэмжийн гэж юм ба. Хүлэмжийн гэж одоо яг бидний ногоо тарьдаг хүлэмжлэл гэсэн үг шүү дээ. Одоо бид нар ногоог хүүтэнд дааруулчихгүй тулд халуун газар байлгахын тулд нарны гэрлийг хавханд оруулж барьж авдаг ийм пленк хальс ашигладаг. За тэр хальс бол яг тэр нарны гэрлийг нэвтрүүлнэ. Гэхдээ буцааж гаргадаггүй нэг юм хийж идтэй пленк хальс ашиглаад за бид нар бол ингээд ургамлыг дотор ургуулдагтай адилхан яг энэ хальстай адилхан тийм нөлөө үзүүлдэг ийм бодисууд байж идэг. За жишээлбэл одоо энэ бидний мэдээж нүүрс төрөгч буюу энэ юу гэдүүлээ нүүрс төрөгчийн давхар эсэлгээ CO2 гэж амьсгалахаар гарч байгаа. Энэ гал түлхээр гарч байгаа. Энэ үйлдвэрүүдээс гарч байгаа. Цахилгаан станц гарч байгаа. Машины яндангаас гарч байгаа. Бүхэл юмнаас ер нь бид нар ямар нэгэн эрчим хүч зарцуулж л байх юм бол бид нар ч одоо амьдрахтаа хүртэл ингээ эрчим хүч зарцуулаад амьсгалахтаа хүртэл ингээ CO2 ялгаруулад хүлэмжийн ялгаруулад ингээ явж идэг гэсэн үг шүү дээ. Тэгвэл бидний амьсгал болгон бидний мөхөл рүү манд агуулж байгаа. Тэгэхээр бид нэр энэ зүйлийг бол ингээд одоо энэ зүйлтэй цугл амьдарч байгаа гэсэн үг шүү дээ. За дээрэс нь зөвхөн одоо нүүрс төрөгчөөс гадна хүчил төрөгч, ус төрөгч энтрээс бүтсэн тийм янз бүрийн бодисууд байдаг л да. За жишээлбэл азотын эсэл байж болно, метан байж болно. Усны уур хүртэл. Ер нь бол ингээд хамгийн ихээс нь баг руу жагсаа гэж бодъё л да. Хүлэмжийн хийн нөлөө үзүүлдэг хамгийн их зүйл нь ус өөрөө байдаг. Усны уур. Ямар сайн. Тий. Тэгэхээр энэ яг яаж ажилтдаг вэ гэхээр нар дээр нь тусна. Тэнгүүд нарны гэрлийг бол ингээд нэвтэлж болж шүү дээ. Агаар чи ингээд тунгалаг харагдаад байгаа шүү дээ. Нарны гэрэл ингээд нэвт гараал явах хэрэгтэй байхгүй тий. Тэгвэл одоо ингээд нэг бол дэлхий дээр ойгоод буцаа сансарлаа яваад өгнө. Аггүй бол ингээд нэвт гараад ингээд явж явах хэрэгтэй. Гэтэл ингээд хүлэмжийн гараад ирэнгүүт шингээгээд авчдаг тэр юунууд бодисууд тэр нөх хүлэмжийн хийнүүч. Тэгээ эргүүлээ өөрөөсөө дулааны цэцэргалт гэдэг юм ийдэг. Тэгвэл халчиж яах гэсэн үг шүү дээ. Халахаар халуун өмнөөс бид нар байнгын дулааны цэцэргалт хийж идэг. Тэгэхээр ингээд зүгээр явж өнгөрч исэн юм шингээж авчаад бүх тийш ингээд цацаа ичгаар ихэнх нь ч юм уу тал нь ингээд дэлхий руугаа эргээд цацраад идэг гэсэн. Ингээд нөгөө халуун чи ингээд экстра нөө гинжи уруул гэдэг шиг л бие биегаа ингээд дулаацуулаад нөгөө агаар чи ингээд халаал явдаг.
За усны уур бол нэг хамгийн том одоо хөлмжий байдаг. Нүүрс төрөгчийн давхар усл одоо бидний амнаас харж байгаа. За метан байна. Метан гэдэг бол ерөөсөө энэ амьтдын за жишээлбэл тэр үхрэн ингээ хоолоо идэж яхад ингээ хихрэх ч юм унгах ч юм ингээд метан гарч идэг. За альсгүй энэ хоолыг бид нар зүгээр ингээ хайчаар муудаж яхад тэр бас метан ялгаруулдаг гэх мэтлэн энэ метанууд бас агаар мандал дотор хөлмжийн нөлөө үзүүлж идэг. Азотын эсэл гэж юм байдаг. Озон мозон ч хүртэл ингээд хөлмжийн болоо явчихдаг. Тэгэхээр энэ усны уур бол бид нар бол байхгүй болгож болохгүй зүйл. За энэ метан бол яг ингээд жоохон хэмжээтэй. Одоо озон, азотын эсэл, метан тэр бол нэг амар хөлмжийн юм учруулахгүй. За нүүрс төрөгчийн давхар эсэл гэдэг бол бид нар одоо ингээд зохицуулж болох зүйл. Одоо бидний тарьж байгаа балаг бол энэ нүүрс төрөгчийн давхар эсэл байгаа. Яг бид нар өөрсдөө амьсгалгаа болгоёгүй л те. Яг машинаас гарч байгаа энэ уураа багсаж болно, цахилгаан станцаа багсаж болно гэдэг ч юм уу. Чадах ядгаар эрвэхээр энэ зүйлүүдийг бид нар байхгүй болгож ижлэр нь бол хөлмжийнтэйгээ тэмцэн дэлхийн долларалтайгаа тэмцэнэ л гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр одоо удахгүй ярих тэр хөлмжийн хийн одоо энэ дэлхийн долларын эсрэг шийдлүүдэнд бол хамгийн чухал зүйл нь нүүрс төрөгчийн давхар эслийн ялгаруултыг багасгах гэдэг юм арга байж байгаа. Бидний бас айгу чадах юм нь бас нэгдүгээр юм шүү тий. Тий, яг үнэ тий. За хамтран ажиллагчаа. За өнөөдрийн манай технологийн гайхамшиг нэвтрүүлгийн ивент тэгж хамтран ажиллагчаар илүү эрүүл, илүү бүтээлч өрөөтэй Iron Circle компани хамтран ажиллаж байна. За энэ компани маань ENF стандартын формалдгийг дагуулаагүй тавилгын холтос тавтан худалдаа. За гэртээ тавилга хийлгэх эсвэл одоо засвар хийх үедээ хавтаа ашиглах шаардлага гараад бид нэр одоо E1 ETIC стандарттай хавтан байдаг тухай одоо ингээд судалж мэдэж хайж явдаг. За тэгвэл эндээс маань бүр эрүүл хавтангийн шинэ стандартыг ENF гэж нэрлээд байгаа юм байна. За энэ нь болохоор хамгийн сүүлийн үеийн технологиор хийсэн хамгийн эрүүл хавтан гэж тодорхойлттой юм байна. За энэ хавтан маань ерөнхийдөө бол одоо нөгөө хорт бодис ялгаруулах нь бага. За тэгээд хамгийн эрүүл гэж үзээд бид нарыг одоо өөр хөвгтэй өөрсдийгөө олон жилийн дараа хортой тийм гаж одоо нөлөө үзүүлэхээс сэргийлэх одоо арай найдвартай шинэ стандарт юм а гэдэлхийн нийт энэ тал руугаа жаахан одоо явж байна. За энэ маань бас зүгээр нэг эрүүл хавтан биш. Түүнээс гадна одоо бат бөх, мат гадаргуу бүхий сайн чанарын өнгөлгөөтэй байна. За өндөр дарал температурын нөлөөгөөр бэхжүүлсэн тул хавтан хэлбэржилтийн хувьд маш тогтвортой бат бөх юм байна. За усан суурьт цаваа ашиглаж барьцалдуулдаг болохоор одоо ижил төрлийн хавтанг бодвол ус чийг нь тэсвэртэй байна. За мөн хамгийн гой давуу тал нь элдв өнөргөө одоо байдгаараа давуу талтай байна. За энэ хавтанг бидний санал болгож байгаа компани маань одоо Баянгол дүүргийн 26 дугаар хороо Уранган офис 204 хотод байрлаж байна. За энэ компани маань одоо Уранган гэсэн пэйж хуудас болон 99-2087, 9988-9921 гэсэн дугааруудаар. За эсвэл одоо www.for-more.cg-ийн сайтуудаар нь зочлоод илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваад одоо энэ цагаан сарын гэртээ шинжилэлт хийх гэж байгаа, тавилгаа шинжлэх гэж байгаа, за удахгүй мөн урим найр юу гэдгийг те усны баяр ингээд гэр орондоо өөрчлөлт хийх гэж байгаа. Энэ үеүдтэй бас илүү эрүүл сонголтыг хийх боломжийг одоо энэ Iron Circle компани бидэнд олгож байгаа юм шүү. Нэвтрүүлгийг дэмжиж ажиллаж байгаад баярлалаа. За баярлалаа. Энэ ямар сонирхолтой энэ. Тэр би нэг юуг л мэдх юм. Формалдегид чинь нөгөө юунуудыг за ингээд нэг юм янз бүрийн юм тасарцсан гар мар ингээл нөгөө юунууд байдэн штэ юм үзүүлэнгүүдтэй. Тэн тэр ингээд жинхэнэ юм амтны ч юм уу хүний энэ эрхтнүүд ингээд шингэн дотор ингээд хадгалаад ингээд шилэн дотор хийгээд ингээд үзүүлэн болгоод тавьсан байж дээ. Тэр ч одоо формалдыг ичүү дээ. Тийм. Тэр тэгэхээр тавилганд орчдөг. Тийм. Тэгээд одоо тэрийг бага агуулсан л гэж хэрэгэлт юм шүү. Тийм. Тэр чи айгүй хортой гэдэг нэг хэсэг хүнсэнд хэрэглээд эн чинь нэг мах захыг чинь муудуулахгүй болгож ингээд хүмүүсийг ордуулаад ингээд тэгээд чинь тавилганууд нэр байгаад идэгсэн юм үү те. Тэгэхээр тэр ч одоо ингээд бага багаар одоо чи мэдж байгаа да ялгарсаар байгаа л хүнд ийм хор нөлөө үзүүлдэг юм шүү. Ер нь бид нар мэдгүй те. Одоо ерөнхийдөө бид нарт нөө хор тавтар мавтар юм ингээд нэмэгдээд байна. Тэр чинь юунаас ч нөлөөлөд байгааг бид нараас мэдгүй байгаа шүү. Тэгэхээр энэ мэтээр эрүүл сонголтыг хийх нь ирээдүйд одоо бид нарт одоо маш зөв нүүдэл болно л юм байна. Тийм. Одоо бидний амьдралд өдөр тутмын энэ тавилгууч ашиглаж байгаа тийм. Тэгээ өдөр тутмын нэг юм жижиг сажиг жижигхэн ч гэсэн хамаагүй ингээл өдөр тутам ингээ аваад гарч ин чинь нэмэгцээр байгаа тийм. Дэлхийн дулаар ашиглах юм болж байна гэсэн үг шүү дээ. Тийм сонголт амьдрал чинь ерөөс ингээд сонголтуудын нийлбэр болчиход шүү дээ. Тийм байна тийм. Үнэхээр гайхалтай. Баярлалаа. Баярлалаа. За энэ хөлмжийг айгуу тийм амар аимшиг юм ангаа зангаа гэдэг энэ хүн амар энэ хин чирэггүй гэдэг ингээ жахтай зэрэг энэ хөлмжийн чинь бас их тустай уг нь бол за их чухал ид.
Чи ер нь л айлгаад байна. Одоо гоё мэрэг гэж байна. Гэхдээ яг гоё ч одоо яг бас гэхдээ хүлэмжийн байхгүй болчоор бас байх будаа болдог. Хүлэмжийн их байгаад байхаар бас удаа болдог. Ер нь бол энэ амьдрал одоо тэр нөх хүчлэлэг нь тэнцчээж тэр далайн амьтад чинь сайхан амьдраад байгаа амьдрал бий болж байгаа энэ төр гэдэгтэй адилхан энэ хүлэмжийн хийгээд юм чинь бас яг зөв хэмтэйгээ байж ич чин одоо амьдралд итгэдэг гэсэн. Манай агаар мандал хэр дулаахан байх уу? Нарны гэрлийг хэр их шингээж аваад одоо хэр таатаа орчин мөрдүүлэхэ гэдэг бол энэ хүлэмжийн хэмжээнээс шалтгаалж идэг. За хитрхи баг болчих юм бол яадаг вэ гэхээр нарны гэрлийг бид барьж авч чадахгүй. Тэгээ нарны гэрэл баригдахгүй болохоор яадаг вэ гэхээр манай дэлхийн хөрөөд агаар мандал нь хөрөөд хөвөлдчихдөг. Энийг бол мөстлөг гэж нэрлэдэг байгаа. Мөстлөгүүд бол дандаа энэ хүлэмжийн байхгүй болсноос болж бий болдог. За жишээлбэл ангараг гариг байна. Ангараг гариг гэдэг бол ерөөсөө хүлэмжийн байхгүй. Хүлэмжийн байхгүй болохоор нарны гэрлийг барьж авч чадахгүй. Тэгэхээр дулаахан өөрийгөө дулаацуулж чадахгүй. Тэг бүр цөмөө царцтал хөлдсөн байдаг. Цөмөн царцгаар яадаг вэ? Тэр нөө шингэн ийм металл одоо бидний дэлхийд төвдчих юм шингэн металл ингээд эргэлж байгаа шүү дээ. Дэлхийн ингээд эрэнгүүд нөө шингэн металл чинь ингээд эргэхээр бид нар ингээд шингэн металлын мангар том тийм шингэн металлыг эргүүлэхээр юм соронзоо ор үүсдэг байхгүй юу? Тэр соронзоо ор нь болохоор одоо бидрийг тэр нарны тэр шуурганаас тэр агаар мандлыг хамгаалж идэг. Нэгэсэнд одоо амьдралыг одоо юу яадаг гэсэн үг шүү дээ те. Одоо дэмждэг одоо таатай нөхцөлийг нь байлгаж идэг юм зүйл гэсэн үг. Агаар мандал байхгүй болчвол яах юм гэдэг асуудал. За тэгсэн чинь ангараг болохоор бүх хүлэмжийг алдсан чинь цөмөн зарцаад хөлдөөд тэг ингээд соронзоо орн байхгүй болоод тэг ингээд амьдрал нь байхгүй болоод ингэсэн. Амьдрал байсан байх ёстой газар واخгүй юм л. Гэтэл нөгөө талд нь болохоор тэгвэл энэ юу чин хүлэмжийн чинь бүр байх ёстой юм биш үү? Тэгээд ягаад бид нэг байхгүй болох гэдэг юм ингээд бодож болно шүү дээ тий. Гэтэл сугар гарыг жишээ авч болно. Сугар гарыг болохоор яг л манай дэлхийн хоёр хөрш байгаа тийм шүү. Нэг нь ангараг гарыг, нөгөөт нь сугар гарыг. Сугар гарыг болохоор хитрхи хүлэмжийн хийдэгээс болоод бүр ингээ наранд хамгийн ойрхон байдаг бод гариг гэдэг. Тэрнээс илүү халуун болцсон байдаг. Тэрэн дээр амьд амтан байтгаа бид нар аваачаад нэг юм робот болгосон чинь тэр робот ажиллаж чадахгүйсэн. Шууд баг худалчунд хайлаад урсаад ажиллаж чадахгүй ингээд эвдэрсэн. Дээр нь очиод ганцхан зураг авч явуулаад тэгэл эвдэрсэн. Тэгэхээр хүлэмжийн гэдэг бол гариг дэлхийг ингэж айхтар халаадаг байна. Тэгэхээр бид нар бол хүлэмжийн хитрхи хийдэ бол ингээд дулаараад өгчих нь байна. Хүлэмжийн хитрхи багтаа бол ингээд ангараг гариг шиг бас ингээд өгчих нь байна шүү дээ. Тэгэхээр одоо бид нар ирээдүгөө одоо хоёр талаас ингээд харж болж шүү дээ. Хитрхи бага байгаа юм бол яг хитрхи их байгаа юм бол яг. Ер нь ингээл тэнцвэрт байдал нь амар чухал байгаа тийм тэнцвэрт байдал. Тэгээ бид нар одоо нэгэн талын тэнцвэрийг эвдсэн юм чинь бидний тэнцвэрийг эргүүлж хадгалах бол үүрэгтэй ийм төрлөختөн байгаад байгаа гэсэн. За яг өнөө жишээ болоод нэг хэдэн мөслөгүүдийг ярьчих. Ер нь бол бүхэл мөслөгүүд бол баг худалчунд л бүгдээрээ л энэ хүлэмжийн энэс болсон байна. Гэхдээ зарим нь бол хүлэмжийн итрийг багассан сулаад мөслөг болсон. За тэгээд дээрэс нь хүлэмжийн ихснээс болоод одоо ганцууд болоод нөгөө дэлхийн дулаарлалч болсон байдаг. За их мөслөг гэхээр 444 сая жилийн өмнө бол галтуулын чулуунууд хүлэмжийн хийг шингээж аваад одоо агаар мандал байсан хүлэмжийн энүүдийг өөртөө ингэ шингээгээд авчтай юм байна. Тэгээ шингээж аваад авах яг нөө хүлэмжийн дутагдалд ороод за тэгээ их мөслөг болсон байдаг. Ерөөсөө далайн амьдралын 85% нь устсан байна. Ийм Ордовикийн Сулириан галуу гэдэг нэртэй ийм галуул юулж исэн байна. За тэгээ 70 сая жил бол ингээд амар жимээр байж байгаад 370 сая жилийн өмнө ер нь бол хит их ургамал ургаад ургамалч одоо яадаг вэ гэхээр хүлэмжийн хий чинь боловсруулаа байхгүй болгочдөг гэдэг идэв шүү дээ тий. Тэгсэн чинь нөгөө хитрхи ургамал ингээ ургаад гэсэн чинь хүлэмжийн хитрхи их байхгүй болоод бас галуу байсан байдаг. Энэ мөслөг болсон байж байгаа. 75% мөхөж байхгүй болсон. Одоо энэ Дивоны сүлийн галуу энэ гэх юм уу да тий. Иймэрхүү галуу байсан байж байгаа. Энэ их сонио амьдрал өөрөө устгацсан байна. Тэгээд амьдрал өөрөөрөө устгаж олно гэдэг нэг жишээ бол энд явж байна. Өмнө нь галтуулны чулуун болоо гарч ирэл хүлэмжийг шингээж аваад ингээ устгаад хахад энэ оргомлууд өөрсдөө итерхийг хургаад итерхийг даварж хагаад тэгээд одоо бид нар шиг л гэсэн үг шүү дээ. Тэр бид нарээс гарыг эзэлчлээ мэдэлчлээ гэж хамаа намааг ургаж хагаад өөрөөсөө сөнөг айцсан. Ийм галуу юулжсэн байна. За тэр хүлэмжийн илүүд бол яг тэр сугуур гариг дээр ингээ болж идэг. Юусэн хитрхээ халсаасаа болоод бод гаригаас ч алж исэн гэдгсэн шүү дээ. За тэгвэл дараагийн галууд бол хүлэмжийн ихснээс дулаарсан байдаг. За жишээлбэл 120 сая жилийн турш ингээ сайхан амар жимэр байж байгаа. Энд чинь айгүй удаан байсан биз дээ. Өмнө бол ингээ 70 сая жил амар жимэр байж хагаад 370 сая жилийн өмнө бол мөслөг болсон байсан бол 120 сая жил ингээ сайхан байж хагаад 250 сая жилийн өмнө бол
галтуулууд идэвчээд. Тэгээд хитрхи хүлэмжийн юу үсэд тийм одоо бас нөө дэлхийд тулаараад тэг ерөөсөө энэ хамгийн хорон галуу гэж нэрлэдэг. Энийг бол ерөөсөө их галуу өнтер гэж нэрлэдэг. Их галуу юулэлт гэж нэрлэдэг. Одоо хамгийн хорон галуу юулэлт гэх юм уу те. Галуу гэхээр цаг хугацааг нь хэлээ. Юулэлт гэхээр одоо устгыг нэлээд ах шиг байгаа те. Mass extinction гэж нэрлэдэг. Далайн амьтдын 96% нь устсан. Одоо ястай жинхэнэ нөгөө нэг далай халдаг, далай хүчилждэг нэг юм үзэгдлүүд болдог юм байна. Тэгээ тэрнээс болоод бүгд ингээ улам өртөг тийм байж байгаа ш нь давхраажилтууд дээр чинь. За тэнгууд 96% нь устна гэж юу гэсэн юм бэ ч та. За тэгээ газрын амьтд юм бол 70% гэж устсан байж байгаа. За энэ бол хамгийн хорон галуу юулт болж ирсэн. За тэрний дараа болохоор ерөөсөө энэ 50 сая жил зүгээр үйж байгаад нь 200 сая жилийн өмнө бол яг адилхан шалтгаанаар бас л юм хөлөмжийн хитрхи ихсэд динозаврууд давгангайлсан юурийн галуун мөхөөсөн 75% мөхөөсөн ийм галуу үйлсэн байдаг. Тэгэхээр энэ хөлөмжийн хийгүүгээс болоод н 2 том галуу хөлөмжийн ихтснээс болоод дэлхийд дулаарснаас болоод гээд бас нэг 2 галуу ийүүлсэн байна. За бас нөө 135 сая жилийн өмнө бол нөө юу яасан байдэн штэ. 135 сая жил ингээд бас амарч жимээр байжгаад 65 сая жилийн өмнө болохоор энэ Чиксүлүб гэдэг нэртэй юм 10-аас 15 км өргөн солир дэлхийг мөргөөд гээд бид нар галуу юусэн гэж боддог. Гэтэл сүүлийн үеийн одоо эрдэмтэд юу гэж бодоод байгаа вэ гэхээр за энэ мөргөлт нь бол яг ингээд нэг солир хурж ирэн мөргсөн баахан үнс туртаг агаар мандалт гэж гарч ирээд нарны гэрлийг хагаад хэдэн 10 жил бол юм өвөл болгосон гэж ирдэг. Гэтэл тухайн үед нь болохоор бас юм юу гэдэг бас нэг энтхийн тэр хавьд байсан нэг юм том галтуулууд дэлбрээд тэгээд юусаа итвчээд одоо тэр чинь ингээд хэдэн жилийн турш нөө айхтар өвөл болж байхтай зэрэг тэнд нэг хэдэн галтуулуудыг айгүй итвчээд бас хэдэн 10 жилийн турш ингээд юу байсан баг. Одоо яа тий ингээд галтуул ингээд баахан юм бас утаа туртаг дэшин гаргаж штэ тий. Тэр утаа туртагнууд нь ингээд тэр өвөл болж байхад ингээд байжсан баг. Тэр чинь өвөл бол нэг хүүтэн болж байгаа шүү дээ. Нарны гэрэл хаагдчихж байгаа юм чинь тий. За тэгээд айгүй хүүтэн болсон байжсэн чинь гинт за ингээд тэнгэрийн онгоогоо сайхан үнс тортог нь буугаад ингээд гайгүй болж исэн чинь солирынх нь үлдэгдэл гайгүй болж ягаад ингээд эргээд дулаарах байтал яг ингээд хөлмжийн ногтож аваад бүр хит ингээд огцсон болсон. Одоо нэгсэндээ тий. Одоо хөлмжийн дотор нь байж байгаа юм чинь нар тусааллангууд огцсон болоод эхэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол ерөөсөө энэ нэг амьдралыг за яг нэг амьдрал чинь ингээл нэг айжимдаа хүүтэн болоод байгаа нь дасан зогсож чаддсан шүү дээ бид нар чинь. Гэтэл дасан зогцох тийм хугацаа өгөхгүйгээр ингээд алаа ичин гэсэн үг байхгүй. Хит огцом өөдрөл тэгээ байжснаа хэдэн 10 жилийн дараа та хит огцом халаад ингээ ерөөсөө бас амьдралын 75% хөөсөн юм айхтар галуу болж ирсэн. Тэр энэ бидний ганц за яг энэ тэгээ өчнөө олон галуудын за бараг 5 галын 4 нь хөлмжийн энэс болсон байна гэж бодоо. За нэг нь бол яд солироос болсон гэж бодлоо. Тэр солироос болсон хүртэл бас энэ юунаас болж ирсэн. Тийм байна тий. Хөлмжийн энэс болж. За тэгэхээр энэ хөлмжийн хил одоо юу байгаад байна шүү дээ. Хэргийн эзэн байгаад. За тэгэхээр бид нар одоо энэ дэлхийн дулаарлын эсрэг шийдлүүд дээр бол мэдээж хөлмжийн ялгаруулалтыг багасгах шаардлагатай. За дээрэс нь ялгаруулсан хөлмжийн хийгээ боловсруулах шаардлагатай, байхгүй болгох шаардлагатай. За тэгээ бас геоинженерчлэгээ хөргөө аргууд байж байгаа. За одоо ингээд яг үндсэн сэтгэлгүйгээр оръё. За одоо бид нар яаж одоо энэ хийсэн гимээ байхгүй болгож алдаагаа засах вэ? Одоо юу яах гээд байгаа гэдгийг хүн ихлэ мэдэх ёстой л да тий. Нөгөө тий ийм юм болох гээд шүү гэдгийг мэдчихэж одоо энэ нөгөө шийдлүүд нь биднэрт илүү үнцэнтэй хөрнө. Яг үнэ тий. За ялгаруулалтаа багасгах гэдэг нэг асуудал байна. За жишээлбэл хамгийн энгийн арга бол байшин гадуулах. Байшин ингээд дулаан биш ингээд дулаанаа алдсан солоо бид нар бол ингээд галаа ихтүүлдэг. За галаа ихтүүлээд ахаар яг нөгөө нэг машинууд ингээд төлөмжийн ялгаруулж байна. Цахилгаан станц төлөмжийн ялгаруулж байна. Бас дээр нь энэ гал төлж байгаа айлууд төлөмжийн ялгаруулад байна шүү дээ тий. Битгий гал төлөөдөг биш шүү дээ чинь тий. Бид нар тэгвэл ингээд үлдээд чинь байшин дулаалчхад л ерөөсөө болчихно тий. Ерөөсөө энэ асуудал бол энэ маш том асуудлыг шийдэж байгаа. За тэгээ сэргээгт хэрчим үж ашиглана. Сэргээгт хэрчим үжийн тухай бас зөндөө олон нэвтрүүлэг хийсэн байгаа болохоор тэрийг бас ухраагаад үзэх хэрэгтэй. Тийм яг үнэн тийм. За тэгээ цахилгаан тэмнэлцтэй электрон бараа энэ төр ашиглаж болно. Заавал айгүй их электрон одоо нэг цахилгаан
За жишээлбэл гэрэл мэрэл гэж болно шүү дээ. Лид гэрэл энэ төр ашиглаж болно. Өдрийн гэрэл ашиглаж болно гэдэг ч юм уу те. Цахилгаан сонголт нь байгаа шүү дээ. Яаж л өөрийнх нь цахилгааны мөнгө баг гараад чинь өөртөөх нь эдийн засгчсан хэрэгтэй. Одоо байгаль экологид хэрэгтэй. Өөрийнх нь экономид хэрэгтэй. Ер нь л эко байгаад байна шүү дээ тий. За тэр электрон машин тэр ашиглаж болно. Одоо бид нар бол ирээдүйд бол бид нар энэ ер нь ногоон хөгжил мөгжил энэ төр гэсэн юмнууд бол дандаа л нэг юм электрон машин ашиглах хайсгуул юм гоё дулаахан байшин ашиглах гэдэг юм байж идэг. За пассив байшингууд гэдэг тий гоё зөндөө олон гоё аргууд байж байгаа. За мах баг гэдэж амтны ферм явуулсахаа гэдэг юм сонирхсан. Тийм. Амтны ферм бас тийм хүлэмжийн ялгаруулалтад нэг метан нөөж гэн CO2 нөөж гэн тэр амтны фермүүд хүлэмжийн хэд бас их хөөрхөн хэмжээний юм юу оруулж идэг. Одоо ингээд хувь нэмэр оруулж идэг. Тэгэхээр бол бид нар бол маха бас жоохон багасгаснаар бол хүлэмжийн хийгээ багасгахад бас нөлөөлж болох нь тий. За амтны фермүүдийг бол багасаад эхэлж та бид нар за махаа жоохон багасгачих та гэдэг тий. Ногоо жоохон их эдийн тэр гэх юм бол ингээд бас амтны фермүүд чинь за хүмүүс бол ингээд тоохоо олчлоо махыг гэд ингээд бас хүлэмжийг багасгах нэ тий. За хүнсний хаягдлыг баг гаргах гэдэг асуудал энэ бас. За бид нар чинь ингээл хаа хамаагүй идчихсэн л хаа хамаагүй их хаягдл гаргаад идэг нь нөгөөтг нь одоо бас өөр хүн очоод ч юм уу нохоо ч юм уу очоод идэхгүйгээр хаягдчихдаг. Тэгээ нөгөөтг нь ингээ муудаад метан буюу бас нөгөө нэг хүлэмжийн эгчинд ялгаруулад идэг. Хүлэмжийн бол зөвхөн заавал одоо бидний амьсгалж байгаагаар CO2 байхал пүү гэсэн үг шүү дээ тий. Тэр метан цитан ч мөдөр ингээ ороо авчдаг болохоор энэ хүнсний хаягдлыг багасгаснаар бид нар бас хүлэмжийн ялгаруултыг багасгаж болох нэ. За энэ эдийн засгийн арга хэмжээ гэж үүдэг. Карбон кредит, ногоон зээлмэл гэдэг юм гоё аргууд байна. Бид яах гэж тэр юу гэж яах юм те хөлмжийн нийт төлөө гэж яах юм. Би өөр ингэсэн амьдралтай би ямар дэлхийн өмнөөс амьдарч байгаа мó гэдэг амж хүмүүс байж болно. Тэгвэл ингэ дэлхийн нийтээр ингэж хөдөлгөхийн тулд энэ чинь ашигтай байх хэрэгтэй шүү дээ те. Ногоон зээл авах, альсвал карбон кредит энэ төргээд ийм одоо ингэж хүчилсэн аргууд бас байж байгаа. Одоо энэ олон улсын байгууллагууд одоо нүүб мөвүүт ч юм уу те улсууд том улсууд бол хөгжингүү улсууд за та нар ингэж энэ зүйлүүдэд хөрөнгө оруулаарай тэд дор хэж тийм санхүүжилтийг ийм зүйлүүд рүү хөрөнгө оруулаарай энэ гэдэг. Тэр нь л одоо нэг баячуудын дургуг хүргээ уурыг хүргээд хөлмжийн энэ дэлхийн дулаарлаж худлаа гэдэг энэ шалтгаан. Гэтэл энэ карбон кредит ногоон зээл энэ гэдэг бол эдийн засгийн аргаар хүмүүсийг одоо энэ евро дэлхийн дулаарлын эсрэг шийдэл рүү төлөвлөж байгаа ийм бас арга байдаг. За ингээ хоёулаа жоохон байж байгаад энэ ялгаруулснаа багасгах гэдэг талаар ярив. За тийм. За манай технологийн гайхамшиг нэвтрүүлгийн дараагийн хамтран ажиллагч маань манай Од Мөндөр сувгийн алтан гишүүд байна. За шинжлэх ухаан танин мэдхүн Од Мөндөр сувгийн хамт олон за 2024 оны 8 сарын 1-ээс 25 оны 7 сарын 1 хүртэл за ийм уран бүтээлийн 1 жилийн хугацаанд нийтдээ 1000 шинжлэх ухаан танин мэдхүн нэвтрүүлгүүдийг та бүхэндээ хүргэхээр зориод ажиллаж байгаа. Тэгэхээр энэхүү зорилгыг манд дэмжиж бид бүхэнтэй хамтран ажиллаач гэж одоо үзэгч сонсогчтойгоо уриалж байгаа тийм ээ. Тэгээ яаж хамтран ажиллах вэ гэхээр жилд ерөөсө ганцхан удаа 100 мянган төгрөгийг хандуулах юм. За тэгээд ингэхдээ одоо Голомт банкны 30 15 15 19 42 гэсэн занданхүү эзэмшигчтэй дансанд 100 мянган төгрөгийг шилжүүлэхдээ гүйлгээний утган дээр нь одоо өөрийнхөө утасны дугаар Facebook хаягаа бичээд тэгээ шилжүүлснээр одоо ийм Од Мөндөр гэсэн одоо манай алтан гишүүд ийм хаалттай группт орно. За хаалттай группт орох юм бол одоо манай одоо шууд нэвтрүүлгүүдийн лайвуудыг тий алдаа өнө бүх юмтай одоо тэр сандал ундаг мундагтай нэг бүгднтэй лайвуудыг шууд үзнэ. За тэгээд ерөөсөө л нэг нэвтрүүлэгч нь 100 төгрөг гэж байгаа тий 100 төгрөг л гэж үнэлээд байна гэсэн үг юм байлээ л дээ. За ингээд одоо та гүйлгээгээ хийсний дараа менежерүүд маань тантай холбогдоод алтан гишүүд гэх энэ хаалттай группт оруулах юм аа. Хаалттай группт орсноор ер нь Од Мөндрөөс зохион байгуулж байгаа ивент ч юм уу одоо маш олон давуу талууд танд бас үүснэ. За ингээд шинжлэх ухаан танин мэдхүүг түгээн дэлгэрүүлээч гэж одоо сонсогчдод үзэгчдээсээ алтан гишүүд болохыг одоо ингэж уриалж Од Мөндрөөс одоо ингэж уриалж байгаа юм шүү. Тэгээ болох одоо юунуудын би бүр энэ дулаар л бодоод байгаа юм шүү. Ийм ингэж одоо Од Мөндрийн алтан гишүүд болох юм шүү. Манайх алтан гишүүдтэй бол бид нар байнга үргэлж баярлж идэг. Одоо хэрэгтэй мэдээллүүдийг хүмүүст хүргэхэд алтан гишүүдийн оролцоо маш их байгаа учраас энд одоо 20 эдэн нэвтрүүлэгчид за техникийн ажилтнууд маш олон хүмүүс алтан гишүүдийнхаа дэмжлэгтэйгээр ивент тэтгэгчдийнхаа дэмжлэгтэйгээр энд ажил ингэж өрнж та бүхэндээ мэдээллүүд хүрж ийн гэсэн үг. Тэгэхээр баярлалаа.
Яг үнэ. Одоо бид нэг алтан гişүүдийг цуг үйж идэв шүү. Тийм шүү дээ. Тэгээ бидрийг одоо бид хоёр л байж ингэж бодож иж магадгүй хүмүүс харагдаж байгаа болохоор тий. Заавал манай тий найруулагч маань байна. За дээрэс нь одоо манай алтан гişүүд ингэ байж идэв. Цугтаа ингэ нэвтрүүлэг хийж идэв. За ингээл шууд ингээ хараад байж штэ тий. Одоо бидний сайнтай муутай юутэй хийдэ нэ онигоонуудын хүртэл ингээл хараал тий. Хөшгөний цаана юу болж идэг. Одоо бидний чинь та нар одоо хаанаас санхүүж идэв ингээл тэгэхээр тий. Энэ одоо нууц бүлгэмээ санхүүж идэг. Энэ одоо алтан гişүүд маань ингээ санхүүж идэг. Тийм болохоор алтан гişүүд бол баярлаа. Мөн одоо сонсогчдоо алтан гişүүн хараахан болж амжааг байгаа сонсогчдоо алтан гişүүн болоорой гэж одоо уриалъя. Энэ бол үнэхээр сайхан үйл хэрэг байх болно шүү. Монголын шинжлэх ухааны тань мэдхүйг дэмжингээ гээд алтан гишүүн болоод бидний одоо хамт олонд цугтаа ингээд нэгдээд цуг нэвтрүүлэг хийгээд ингээд явна гэдэг бол бидний хувьд бол үнэхээр том нэр хүндийн хэрэг байх болно. За баярлаа. За баярлалаа. За энэ шийдлүүд донд явж ирсэн энэ ялгаруулснаа багасгах энэ төр гээд. За яг нэг бас нэг хэрүүлийн алим маягийн юм шийдэж чинь цөмийн эрчим хүч ашиглах гэдэг нэг арга. Энэ цөмийн эрчим хүч одоо яхаар ашигладаг чинь одоо нөгөө нэг бас эн чин цацар өвтөхтэй нэ тэрэг аль хүмүүс хэрүүл уруулын алин болж байгаа зүйл бас дээрээс нь дэлхийн дулааралтай цуг ингээд байждаг. За гэтэл энэ ягаад цөмийн эрчим хүч ашиглах гэдэг байгаа вэ гэхээр энэ бид нар чинь нэг юм баахан нүрс түлээлээдэг. Нүрс чи өөр хүртэл нүрсний утаа хүртэл дотороо бас юм урааныг агуулж идэг. Тэгээ цацар өвтөх агуулж идэг. Бид нар тэр үгээр намсгалж идэг. Нөө хэлсэн шүү дээ. Ураанаас бол нэг хайхтар хавртай юм гарахгүй альфа гэдэг цацраг гарч байгаа. Тэр цацрыг нь бол бидний арьс ингээд шингээгээд ингээд юу очдөг. Авчдаг, хамгаалцдаг гэсэн үг тийм. А гэтэл бидний дотор бол тийм байхгүй. Уушин дотор хотоодын дотор арьс байхгүй. Тийм болохоор энэ цацрыг гэдэг нь ингээд хортой болж эхэлнэ гэсэн. Тэгэхээр бид нар тэр ураантай агаарыг амсгалжуул альсвал ураантай хоолыг идчихвэл бид нар бол цацар идэхэд илүүтэй өртнө гэсэн үг шүү дээ тий. Гэтэл тэр нүүрсэн дотор ч одоо бидний төлж байгаа агаарын бохирдол дотор ч мал зөндөө их тийм уран явж идэг бас. За бас нөгөө нэг карбон 14 өнтер гэдэг нөгөө бидрээс ялгарч идэг нэ тэр юм чи бүх юмнууд ингэ цацар идэхтэй байж идэг. За тийм болохоор бидний цөмийн эрчим хүч ашигласнаар бол тэр энэ гал түлээд яд чин утаа гараад байгаа байхгүй болгож болно гэсэн. Тэгэхээр энэ бол нэг төрлийн шийдэл. А нөгөө талаас нь бид нар чинь хамгийн ариун сайхан ийм цөмийн нэгд хуруулын fusion reaction гэдэг нэг туруулаар бид нар ингээд нарыг асаачих юм бол бид нар айгүй цэвэрхийн нэрхт болно гэдэг байгаа шүү дээ тий. Тэр хүртэл бид нар ч одоо тэг нүүрс хөдөлгөх болж гэнэ гэдэг асуудал гарч иж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бид нар дэлхийн дулаалтай тэмцэх бас нэг арга болон цөмийн эрчим хүч буюу тэр хүртэл ядаж цөмийн задрах хуруулаа ашиглаа явжээ. За тэгээд нэгдүгээр урлан гараад ирчих юм бол задрах урлаа болоод нэгдүгээр уул руу орчин шүү дээ. Тэгээ нүүрс ижлэхээ болно, ураанаач төлөхөө болно. Тэгээ амар сайхандаа одоо жарганаа гэсэн утгатай зүйл байгаа. За тэгээ цаашаа бол ялгаруулснаа багасгах гэхээр одоо жишээлбэл ой мод тайрхаа багасгах гэдэг. Ой мод тарихаас илүүтэй ой мод ядаж тайрхаа болчих гэдэг асуудал байна. Бид нэг маш хэмжээгээр ингээд жил болгон ой мод тайрж идэг. Да ялангуяа манай монголчууд гэдэг ингээд дэлхийн модыг ингээд устгаад байна шүү дээ энэ чинь. Тийм шүү дээ. Тийм чинь одоо манай Монголын энэ мод биш. Энэ мод биш шүү дээ. Дэлхийн мод аахгүй. Энэ моднууд юу хийж идэг вэ гэхээр нөгөө нэг хөлмжийн хийх чинь ингээд сороод ингээд байждаг. Тийм ингээд ялгаруулад гин байга ялгарцсан байгааг нь одоо ингээд байхгүй болгоод ингээд боловсруулж идэг гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр энэ ой модыг тайрхаа ядаж байчвал одоо тархаа байг тайрхаа өчөө гэдэг ийм арга бол энэ бас ялгаруулсан багсах гэдэг энэ нэг шийдэлд орчиж байгаа. За тэгээ ой модыг ургуулах одоо мэдээж тарих тий. Одоо тайрхаа болчих дараа нь мэдээж тарих гэдэг. Тариул бүр сайн байна тий. Тэгээд одоо тэрц мод энэ хөлмжийн их ялгардаг ийм хотчсон эсвэл үйлдвэрчсэн ийм машин тэрийг явдаг гал өсөг төлдөг иймэрхүү газруудад бол илүүтэй их мод тарьж иж одоо бидний одоо ялгарч байгаа газрын иргэн тойронд илүү тарьчих юм бол илүү ашигтай гэсэн үг шүү дээ. Тэгвэл хаа байсан газар байсан юм бид нар өөр газар мод тариад одоо бас тэр чинь үр дүн муутай гэсэн үг шүү дээ. Тэгэхээр аль болох гоё хотоо уснаа оруулаад модоо тариад тайрхаа болоод бас ингэ сайхан байж явах юм бол сайхан дэлхийн дулаарлын эсрэг тэмцэж байгаа гэсэн үг юм шүү. За нүүрс төрөгчийг шууд олзруулах гэдэг юм арга байдаг. Ингээ агаар дэрж байгаа нүүрс төрөгчийг шууд ингээд сорж аваад боловсруулдаг тийм аргууд байж байгаа. За энэ бол нэг жоохон юу одоо зардал ихтэй арга л да. Гэхдээ бол ингээ мэдээж техник технологи гэдэг яадаг вэ гэхээр мэдээж хөгждөг. За хөгжөөд ингээд за илүү их сайн үр ашигтай ажилдаг болох л байх. Гэхдээ одоохондоо бол нэг тийм түүхий байгаа ч гэсэн энэ арга бол ингээд бас цаашаа ингээд нэг төрлийн арга нь болоо авчдаг гэсэн. Шууд ингээл сэнсэрл гэж сорж аваад тэгэл тэнд нэг юм боловсруулалт тэгэл
агаар ингээ шүүгээд CO2-уудыг чинь шүүгээд нягтруулаад янз бүрийн аргаар одоо газар доор булжуулна, эсвэл одоо төрөл бүрийн блок хийдэг сүн аргууд байж байгаа. За энэ наад чуг нь гоё арга. Тийм нөхөр арга тий. Жил бүр 10 их $80 зардал гаргаж идэг гэж байгаа. Энэ бараг Америкийн нэгдсэн улсын дотоодын нийт бүтээгдэхүүний талтай дэзүү зардлыг бол жил болгон ийш цацж байгаа. Тэгэхээр ирээдүйд бол энэ бас нэг хөгжөөд айтайхан болчоосай гэж одоо бодож байна. Энтэг мэнтгэвт бол тэр нэг агаарын бохирдлоо барьж авснаа гэрэл мэрэл асааж байгаа шиг хөрхөн тийм шийдлүүд гаргаж ирж лээ. А тийм солонгос нэрээ явж нэг ялтайсан цэнхэр гэрэл байсан годомжинд. Тэгээ гайхаад энэ одоо яагаад ингэж хөнгөж дуурайд байгаа. Энэ яагаад ийм сонин гэрэл гаргаад байгаа ингээд гэсэн чинь наа чинь агаарыг сорж аваад тэгээ тэндээсээ ингээд гэрэл гаргад ингэнэ юм хөрхөн. Нөө агаарын бохирдлыг аваач гэрэл болгоо ийцэн тийм шийдлүүд янз бүр байж лээ. За далайг замгжуулах гэдэг аюул сонирхолтой арга. Бид нар чинь ингээл ой мод тариал, ой мод ургуулаад энэ ой мод л бүх хөлмжийг одоо боловсруулж байгаа гэл те. Бүгдийг барьж аваад байхгүй болгож байгаа гэл айгүй баясаа үйсэн чинь үгүй юм байна. Энэ далай гэдэг чинь ерөөсө тэр чигтэй энэ хөлмжийг чинь барьж аваад боловсруулж идэг, байхгүй болж идэг ийм зүйл юм байна. Ерөөсө энэ далайн замг гэж юм байна. За. Ийм хүрэн замган ой энэ гэж бас байт юм байна. За альсгүй энэ нэг жижигхэн ийм цианобактери маягийн юм амьтад бас байж байгаа. Зүгээр л юм далаагаар дүүрэн байж байгаа нэг юм тийм амьтан байгаа. Тэгээ жижиг бичил амьтад л гэсэн үг шүү дээ. Тэгээ нарны гэрлээр хооллол далаа руу нөө шингэж орсон хөлмжийг хийж ингээ боловсруулж идэг. Нэгсэндээ далаа бол тэр чигтээ юм том хэмжээтэй ийм боловсруулагч одоо модл гэсэн үг байхгүй юу? Одоо мод бол ингээд тэр чинь нэг юм сахилгарын байж идэв шүү дээ. Түүлийн нягтршуулсан модл гэсэн үг. Нягтруулсан ой мод гэж ойлгочих жол. Тэгэхээр далаа бол ингээд ихэнх тэр хөлмжийг бол боловсруулж идэг ачтай буянтай зүйл үйж идэг. Үүргийнх нь хувьд тэгж ойлгож болох юм байна тийм. Тийм, яг үнэн тийм. Тэгэхээр хамгийн чухал одоо бидний анхаарах зүйл бол бас далайг замгжуулах гэдэг ийм арга байдаг. За ерөөсөө дийлэнх хийнгээ боловсруулж идэг болохоор замгийг ихсэх альсгүй далайн хөрөн замган ой гэдэг юм бийг бас ихсгэж одоо бид нар бас тэмцэж болох нэ. За энэ хамгийн сүүлчийн арга бол геоинженерчлээ арга гэж айгуу сонирхолтой арга. За энэ бол одоо ийм өмнөх аргууд бол нэлээд энгийн сонсоход бол нэлээд тий ойрхон зүйлүүд байгаа даа шүү дээ. Геоинженерчл бол нэлээд галзуу санаанд байж байгаа. За жишээл сансрын төлөв гэж юм байна. За энэ яг нөө ялгаруулалтаа багасгах, ялгаруулсан одоо ингээд боловсруулъя биш. Одоо зүгээр за ялгарч л бай гэд хайчиж байна. Гэхдээ энэ дулааруулаад байгаа их усүрээс нь ингээд сүйтрэл ингээд орхичих гэдэг юм арга байгаа. Сансарт нэг асар том төлөө аваачаад ингээд тавьчихна. Яг нарыг хаагаад ингээд тавьчихна. За тэгэхээр одоо манай дэлхийн өргөл юм байна л д. Ийм нэг сонир арга байна. Одоо айгуу тийм фьючеристик тийм арга. Яг нь тэр толь нь бол зүгээр нэг толь биш юм нарны гэрлийг шингээж аваад электрон нэг юу гэдэг шүү дээ. Нарны автан гэдэг шүү дээ. Аврах том нарны автан айлсгүй жижигхэн айгуу олон тийм нарны автын тэр орчих юм бол дэлхий дээр ирэх нарны гэрэл байхгүй болохгүй ч гэсэн ерөөхдөө багасаад ингээд нэг халаад байгаа нь байхгүй болчихно гэдэг. А гэтээ энэ бол энэ чинь шийдэл биш аахгүй. Энэ чинь зүгээр торгоолт аахгүй тий. Доор нь бид нар нэгэл нөө хөлмжийг ингээ ихсгэл байгаа юм бол чи ямар хэрэг байх вэ тий. Тэгэхээр энэ бол зүгээр яг нэг торгоолт маягийн тиймэрхүү шийдэл байна энэ бол. За нүүл үйлдвэрлэх гэдэг нэг арга байна. Далаа дээр нэг юм амар том яндантай нэг юм одоо усан онгоц шиг юм явж байгаа л гэл айгүй үүл үйлдвэрлэх тий. Үүл дээшээ гаргаал ингээл тий. Айгүй хүлтэл болгон тий. Тэгэл нөгөөх нь бас хаагаал. Тий. Тэрийг яг таам тий. Тэгээ энэ чинь нэг цагаан өнгөтэй шүү дээ. Цагаан өнгө яадаг вөхтөр нэг гэрлэгч хамгийн сайн ойлгодог тий. Тэгэхээр одоо бидний агаар мандал руу гээд гүн орхоос өмнө гээд эргүүлээ сансарлоо ойлгочноо гэсэн үг тий. Нэг иймэрхүү арга байгаа. Бас л нөгөө нэг сансрын төлтөйг адилхан нэг юм арга цаасан маягийн л шийдвэр. За далайг замгжуулах гэдэг нь түрүүний нөгөө нэг ярьсан далайг замгжуулъя гэдэг ялгаруулсан багасхыг гэдэг энэ аргад чинь ингээ ороо авчихсан. Далайг замгжуулах гэдэг айгүй тийм өөрхөн геоинженерчлэлтэй ордог. Тэгээд айгүй тийм чухал. Энэ бол надад бол айгүй тийм таалагдж байгаа арга байна. За чулуу бутлах гэдэг юм сонио арга байна. Силикат базальт мэтийн юм чулуунуудыг боталчгаар яадаг хөхтөр нь чулуун дотроос гарч байгаа. Тийм. Одоо силикат базалтыг ингээд боталчгаар яадаг гэхээр агаарт оруулалт орд юм байна. Гэхдээ ингээд норгох юм байна л да бас зэрэг. Ингээд ботлаад норгочингууд энэ CO2-той оруулалт ороод өөртөө шингээд авчт юм байна. Ийм арга байдаг бас. Тэгэхээр энэ силикат базалт гэдэг чулуунуудыг бид нар боталч нундаг болгоод ингээд газраар дүүргээ цацчих юм байна л да. Тэнгүүт ингээ бороо шороо ороод ингээд CO2-тэй чинь оруулалт ороод тэд өөртөө шингээж аваад одоо бүр гэдэг үрд тэр өөр дотор ингээ хадгалдаг ийм арга байдаг. Бас жоохон амьдралгүй арга юм тий. Одоо ингээл хот зөөрөнд хөгжсөн газруудад бага хагалсан чулуу тавиад л явах. Тий, ер нь нөгөө ашиггүй газраа бол бас л ашиг тусгүй л үстэй тий. Талж сорж авах гээд байгаа юм чинь. Тий, яг үнэ. Гэтэ энэ нөгөө нэг ялгаруулсан багсхыг гэдэг байгаатай чинь ерөөдөө төстэй дөө.
төстэй үйл арга л да. Энэ бол бас нэг юм хөөрхөн шийдэл. Бас ингээд цугтна ингээд эдгээр чинь бөөнөр нь бас ашиглал айгуу тийм үр дүнтэй байгаад байна шүү дээ тий. За нэг иймэрхүү нэг сонирхолтой тийм арга байна. Энэ геоинженерүүд бол нэг юм хачаач юм сэдэд бийж идэг юм шиг байна. Энэ гаргаж байгаа шийдлүүдээс нарахад. За мөс зайруулах гэдэг арга байна. Одоо туйлын мөснүүд ч юм уу одоо нөгөө нэг туйл дээр байгаа мөснүүд мөнх цэв тийм мөнх цэвдгүүд ч юм уу мөсөн голууд ч юм уу эдгэр чинь бол ингээд бас ингээд нарны гэрлийг шингээж аваад халаад тэг хайлаад байгаа байхгүй юу. За тэнгууд энэ дээр нэг бодис ингээд түрхээд бодис ингээд цацаад илүү цагаан болгоч тийм байна л та. Тэгээд ойлгох юм. Тэгэхээр ингээд нарны гэрлийг ойлгоод тэгээд ингээд одоо арай баг хайлах юм уу тэгээ бас нэг л юм торгоос аргатай. Яг ямар хор нөлөө байгальд үзүүлэх энэ бас сайн судлахгүй л нэлээд юмгүй арга. За хамгийн сүүлд нь болохоор нэг юм аягүй тийм ачаа арга байгаа. За. Тэр нь болохоор энэ стратосферийн шүршлэг гэдэг юм арга. Стратосфер гэдэг нь болохоор ерөнхийдөө энэ манай газрын гадаргаас дээшээ 10 км-с 50 км-ийн хооронд байгаа энэ агаар мандлын давхаргыг бол бид нэр стратосфер гэж нэрлэдэг. Ерөнхийдөө онгоцнууд нисдэг бүс гэсэн үг. Аягүй тийм зэрэг агартай. За тэгсэн чинь ер нь бол галтуулын нөлөөг давтах гэдэг нь галтуул чинь гарч ирэл аягүй их тийм юг гаргасан гэсэн чинь нэг юм утаа май тавиад тэгээд сүүдрээ гаргаад тэгээд дулаар ингээ хөдрүүлсэн гэдэг гэсэн чинь тэ галуу нөө мөс цас юу гэдэг үлээ тэр тийм галуу хэлүүлдэг. За 1991 онд болохоор Филиппинд байдаг энэ Pinatubo гэдэг нэртэй галтуул дэлбэрээд тэгээ хэмжээний хийт хортыг ерөөсөө тэр стратосфер руу оруулаад тэгээ агаар мандлын ерөөсөө энэ стратосферийн давхаргт юм юу баахан сүүдөр үүсгээд тэгээд нэлээд тийм мэдгэдгүүц хүүтэрлийг авчирч ирсэн юм байна. Бараг эн чинь хэдэн өв 0.5 Цэс одоо дэлхийн нийт дулааныг 0.5 Цэс буруулсан гэдэг чинь бас нэлээд буруулсан баг. 3 жилийн турш ингэ үргэлжилсэн юм баг. Тэгмүүд эрдэмтч чинь хараад хүү энэ ямар сонирхолтой энэ юунаас болоод ингэж үгээд ингээд судалж агаад ер нь бол олсон юм байна. Сульфурын давхар эсэл гэдэг зүйл үйт юм байна л да. Тэр нэг юун дотор ингээд галтуул дэлбэрж байгаа тэр бодисон дотор сульфурын давхар эсэл гэдэг юм очоод стратосферийн бүслөрт ч юм уу устдаа оруулаад ороод тэгээ сульфурын хүчил болж хувираад тэгээ нарны гэрлийн туслалын 1% нь хааж исэн байна. Тэгээ яг энэ зүйл болж исэн мэнгүүд тэгвэл тэр бодисын шүршил тэр бодисыг аваач тэр газарт нь шүршилтэй онгоцоор явал тэр чинь онгоц нисэж болдог бүс юм чинь зүгээр онгоцоор явал шүрчин заавал бид нар нэг айхтар боож ч юм уу амар үнэтэй цайтай технологи хэрэг байхгүй. Одоо бид нар өнөөдөр ч баг чадах юм технологи юм байна штэ гэдэг юм арга байна. За тэгвэл энэ арга нь болохоор тийм сонирхолтой маш хямдхан тэгээд энэ тэр ерөөс ингээл жил болгон аваачаал ингээл юу яагаадах юм бэ дэлхий сайхан дулаартал ингээд шүршээл байх юм байна. А гэтэл энэ яг нэг өмнөх аргуудтай адилхан зүгээр л нэг юм торгоос маягийн байгаад байгаа үстэй тий. За яг хөө тэрүүгээр гой сүүдэр татчихдээ юм байж. Нарны гэрэл ингээд орж ирэхээ болоод ингээд сэрүүцчихдээ юм байж. За гэтэл одоо бидний хөлмжийн чим байж л байгаа шүү дээ тий. Тэгэхээр бид нар бол доор нь барьж авдаг айлсвал бага ялгаруулдаг хийж л байх хэрэгтэй гэсэн. За тэгээ сул талууд байгаа мэдээж энэ стратосферийн шүршлэг гэдэг аргат бол бороорох давтамжид өөрчлөлт оруулт юм. Тийм одоо тэгжилт харна л да тийм. Тэгээ хөдөө аж ахуйд бол мэдээ сөргөөр нөлөөлнө. Одоо ногоо тарихад альсгүүл тэр нөө мал аж ахуйн тэр тий. За тэгээ стратосферийг өөрийг нь халгаа ичт юм байна. Одоо нөө агаар мандлаа халаахгүй нөө дээдлийн давхаргаа халаага ичдэг. Одоо нэгсэн доор өсөн дулааныг дээш нь шилжүүлж байгаатай адилхан юм байна л. Тэгвэл оцооны давхаргыг аваачаад солоо ичдэг. Тэр хэрэг алга. Тэр бас хэрэг байхгүй. Энийг ачаар. Тэг яг нөө хямдхан гэдэг утгаараа нэг юм газ хідүүл арга хэмжээ авах хэрэгтэй тий. Утгагүй нөө манай лаглаг юм карбоныг нөө нүүрс зөрөгчийн давхарслыг шууд бариад авдаг энэ арга хүч чинь нэг төр зүрх хэдэн жил торгоож гэх юм бол яг энэ аргыг түр ашиглаж болох л да. Яг нэг юм хурдан үйлчлэгээ үзүүлдэг ямарваа нэг юм жоохон эвгүүлтэй. Тэг ер нь бол эвгүй тий. Тэгээд одоо тэрэндээ донтчих ч юм билүү тий. Ингээд тэрийг хэрэглэхээ болохоор ингээд амар халах гээд идэг. Тэгээд ингээд энийг хэрэглэхгүй бол болохоо л гэдэг нэг юм хар тамхинд орцсон нэг юм дэлхийн нийтээрээ нэг юм сонин юм одоо нөгөөдхөө цацаараа гэдэг ингээд байж идэг. Оюун санааны хувьд ч амар тий бүр. Тийм. Тэгэхээр энэ ерөөсөө бараг эсрэгээрээ нөө овоогаагүй явж хагаад дулаарлыг огцон өсгөх юм арга юм байна л да. Булчингууд л огцон өсч. Нөгөө нэг өмнө нөгөө галтуулын
утаа чин дээгүүр явж байгаа доор нь ингээ юу байгаадсан шүү дээ, тий. Галтуул дэлбэрээд тэг ингээд баахан юм огцом юм өөрчлөлт болоодсан. Тэгэхээр бидний амьдрал бол ингээ бас яг халуунда жоохон дасан зохицох маягтай ингэж явж байгаад одоо бид нар ганцаараа байхгүй шүү дээ, тий. Энэ чинь өчнөө амьдрал байж байгаа, тий. Ургамал байж байгаа, тий. Эдгэр чинь ингээд бас энэ дулаан хүүтний тэр юмд ингээ дасан зохицож амжих хэвээр юм цаг хугацаа бид нар өгөх хэвээр. Гэтэл ингээд хүүтэн байлгаж гинт ингээ халаачаар яг гэхээр дасан зохицох хугацаанд байхгүй бүгдээр өгч чинь гэсэн үг байхгүй. Бас тийм галуу үйлж байгаа тайлах юм болно гэсэн. Тэр нь бол бас тийм айхтар бол сайн шийдэл бол биш. Тэр бол бидэрт бол одоо юу үлдэж юм гэхээр энэ ялгаруулалтаа багасгах. За дээрэс нь ялгаруулцсанаага багасгах гэдэг ийм хоёр арга л үлдэж шүү дээ. Яг үнэ ялгаруулалтаа багасгах, ялгаруулцснаа багасгах. Яг үнэ тийм. Яг үнэ тийм л юм байна. За боллоо. За өнөөдрийн манай технологийн гайхамшиг нэвтрүүлгийн надад тест айгүй гоё санагдлаа. Хэрэгтэй мэдээлэл өгсөн хасаада баярлалаа. За баярлалаа. За шинжлэх ухаан таны мэдгүй од мөндөр суваг одоо технологийн гайхамшиг нэвтрүүлгийг та бүхэндээ өргөлээ. Манай нэвтрүүлгийг та бүхэн маань NTV телевиз болон од мөндөр радио 83.3 107 толгоноор хүлээн авч сонслоо. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ажилласан илүү эрүүл илүү бүтээлч урайтай Iron Circle за мөн од мөндрийн алтан гишүүдтэй маш баярлалаа. Студид хасчлуу Цэнгэл хоёр нар ажиллалаа. За баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд танд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан тань мэдхгүй Монголд ялах болтугай.